4 сарын 24-өөс 30-ны хооронд дэлхийн дархлаажуулалтын 7 хоног Монгол улсад зохион байгуулагдаж байна. Ер нь Монгол улс бол 1993 оноос хойш өдий хүртэл дархлаажуулалтын 7 хоногийг одоо жилд 2 удаа зохиож ирсэн. Хавар, намар 10 сард. Энэ хугацаанд бол дархлаажуулалтын энэ 7 хоног энэ онцлог нь болохоор вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, мөн вакцинд одоо дархлаад сул тогтсон улсуудыг нэмэлтээр дархлаажуулж дархлалыг одоо сайжруулах ийм ач холбогдолтой. Мөн эцэг эхчүүд одоо ард иргэдэд вакцины одоо ач холбогдлыг сурталчилж ойлгуулснаар вакцины хамралт сайжрахад маш ач холбогдолтой юм аа. За ер нь Монгол улс бол 12 халдвар төвчнийг дархлаажуулалтаар хамгаалж ирсэн. Үүнд бол одоо онцгойлж хэлэх амжилтууд бас байна. 1940 онд Монгол улс бие дааж халдварт бодоо гэж өвчин, цагаан цэцэг гэж их аюултай өвчнийг устгасан. Дэлхий бол 1980 онд энэ өвчнийг устгаснаа зарлж байсан юм аа. За 1962 оноос эхэлж халдварт цаа өвчний эсрэг вакциныг эхэлж хийж эхэлсэн. Ингээд 2000 онд халдварт цаа өвчнийг Монгол улс устгаснаар дэлхий зарласан. Одоо 2000 оноос хойш одоо хүртэл халдвар цаа өвчин Монгол улсад бүртгэгдээгүй байгаа нь туйлын одоо том амжилт гэж үзэж байна. За 2012 онд бол халдварт шар өвчнийг эсрэг вакциныг товлолд оруулсан. Халдварт шар өвчин А гэж байдаг. За энэ бол халдварт шар өвчин А, Б, С, Д, И гэд энэ олон халдварт өвчин дотор 90%-ийг эзэлдэг байсан бол одоо энэ халдварт өвчнийг бол эрс бууруулсан. Жишээ нь 10,000 хүнд бол 40 тохиолдол тохиолддог байсан бол одоо 10,000 хүнд 0.1 тохиолдож байгаа нь маш том амжилт юм аа. За энэний ач холбогдол нь юу вэ гэхээр энэ халдварт шар аагаар өвдөж байгаа улсууд байхгүй болно, бага болно гэдэг чинь эмнэлэг твтэн байхгүй болно гэсэн үг. Манай тэгэхээр халдвартын чиглэлийн эмнэлгийн ачаалал бол эрс багассан ийм түүхэн амжилтууд бидэнд байна. Энэ жилийн одоо энэ 7 хоногийн онцлог нь болохоор Монгол улсад бол дархлаажуулалтын энэ цахим санг бүрдүүлж байгаа энэ жил эхэлж байна. Дархлаажуулалтын цахим сан гэдэг нь болохоор дархлаажуулалтанд хүүхдүүдийн хамралсан байдлыг, хоцорсон байдлыг бол цахимаар үлдээхгүй хурдан түргэн бүртгэж ойлгож авах чухал ач холбогдолтой. Мөн дархлаажуулалтанд хоцорсон хүүхдүүдийг хурдан түргэн мэдснээр нөхөн дархлаажуулж мөн нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах шийдвэр гаргахад нэмэр болно. За ер нь бол цахим сан бүрдснээр бол шинжилгээ судалгааны ажил сайжирна. Хоёрдугаар цаашдаа дархлаажуулалтын чиглэлээр Монгол улс бол шийдвэр гаргаж цаашдаа ажилдаа шинжилэл хийх, ажлынхаа алдаа дутагдлыг олж харахад маш чухал хэрэгтэй ийм түүхэн жил онцлогтой болж байгаамаа. За бас нэг нэмж иргэддээ хэлэх онцгой зүйл байна. Энд бол пневмококкын вакциныг бол Монгол улсын Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд нэвтрүүлээд байна. Одоо ингээд улс даяар нэвтрүүлэх бэлтгэл ажиллаа хийж байна. Пневмококкын вакцины нэвтэрснээр уушгины хатгай өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн уушгины хатгай өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн хүндрэлээс хамгаалах ийм ач холбогдолтой юм аа. Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэлж байгаатай холбоотойгоор энэ нээлтийг бол хан уул эрүүл мэндийн төв дээр хийсэнд бол баяртай байна. Хан уул эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулаад 16 цэг дээр вакцинжуулалтаа явуулдаг байгаа. Нийт 0-оос 15 насны 60,000 гаруй хүүхдүүдийг вакцинжуулалт хамруулагддаг. Сүүлийн 5 жилд бол 98-аас 99%-тайгаар вакцинжуулалтад хамруулаад явж байгаа амжилттай байгаа.
өнөөдөр цахим бүртгэл эхэлж байгаатай холбоотой хан уул дүү энд хамрагдсанд бол одоо анхных болж хамрагдаж байгаа туйлыг баяртай байгаа. 0-1 насны 14,000 гаруй хүүхдүүдийг вакцинжуулалт хамруулах цахим бүртгэлд шивэх ёстойгоос бид нар 77%-тайгаар шивсэн амжилттайгаар явж байгаа. Мөн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд, харьяа, сургууль, цэцэрлэг хамтран ажилладаг байгууллагуудаараа энэ вакцины ач холбогдол, вакцинжуулалт хамрагдалтын талаар бол мэдээллийг өгч ингэж сургалт сурталчилгаагаа хийж хамтарч ажиллаж байгаамаа. Тухайн жилийн онцлогтой холбогдуулан тодорхой уриатайгаар явуулдаг хүүхэд бүрд сонсон үндэсний төв, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн эрүүл мэндийн газар, хаан дүүргийн настай хянах үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр зөвлөлд дархлаажуулалтын асамблеийн багталтанд тусдаж хүүхэд нялгсын өөрчлөлт эмгэгдлийг Мэдээллийн сан гэж татгалзуулалтын дахин мэдээллийн саналтай болгож Монгол улс зорж байна. (1962 оноос халдварт цаа өвчний вакциныг Монгол улс хийж эхэлсэн. Ингээд 2000 онд бол халдварт цаа өвчнийг Монгол улс дархлаажуулалтын хамгаалалт өндөр болсон хамгаалалт сан гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Тэмдэгддэг ийм уламжилтай. Тийм учраас Монгол улс бол эднээс нэг оноос эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж 1993 оноос эхлэн сая мэдээлэлтэй давтуулахгүйгээр энэ зохион байгуулж ирсэн. Энэний хамгийн гол ач холбогдол нь дархлаажуулалтын хамралт хэлбэрээр бид нар одоо туршилтаар явж байна. Энэ хамуул дүүрэгчүүд за Монгол улс бол нийтдээ 12 халдвар төвчнийг вакцинаар хамгаалдаг ийм уу. Тэгээд цахим бүртгэлийн саналтай болсноор бид нар алстаа дархлаажуулалтын цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж нэвтрүүлж байгаа 0-15 насны 60,000 гаруй хүүхэд вакцинжуулалт бол манай өрхийн эрүүл мэндийн төвүүд бол хийж байгаа. За тэгээ ерөнхийдөө өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дүүрэгтэйгээ нийлж хамтарж байгаа. Бид ерөнхий За дараагийн За баяр хүргэж арга ташаарай.